Сайн байцгаана уу? Багш нь өнөөдөр 8 дугаар ангийн мэдээлэл технологийн хичээлийн 2 дугаар хэсгийг орох болно. Өнөөдрийн хичээлийн сэдэв баримтад гоёмсог бичвэр, хүрээтэй бичвэр оруулах. Та бүхэн дэвтэртээ хичээлийн сэдвийг тэмдэглэн аваарай. Өнөөдрийн хичээлийн зорилго баримтад гоёмсог бичвэр, хүрээтэй бичвэр оруулан хэлбэржүүлж, мэдээлэл боловсруулж сурна. Өнөөдрийн хичээлээр бид дараах чадваруудыг эзэмших болно. Word арт хэрэгслийг ашиглаж гоёмсог бичиг оруулж, бичвэрийн хэлбэр, өнгө, хүрээний өнгө, бичвэрийн үсэг хоорондын зайг өөрчилж, эффект оруулж, хэлбэржүүлж сурна. Мөн текст бокс буюу хүрээтэй бичвэрийн загварыг ашиглаж засварлан мэдээлэл боловсруулж сурна. Та бүхэн 8 дугаар ангийн сурах бичгийн 29 дугаар хуудсыг нээгээрэй. Баримтат объект оруулах, сэдвийн дасгал 1, гоёмсог бичиг оруулах, дасгал 2, текст бокс ашиглах хичээлийг өнөөдөр үзэх болно. Word арт ашиглан бичигдсэн бичвэр нь зураг учраас зургийн объектын нэгэн адил эргүүлэх, толин ойлт хийх, сүйдэрлүүлэх, будах, бичвэр дунд төрөл бүрээр байрлуулах боломжтой. Инсерцнээс Word арт командыг сонгоход дараах цонх нээгдэнэ. Эдгээр сонголтуудаас хүссэн загвар сонгож бичвэрийг гоёмсог байдалд оруулж болно. Гоёмсог бичвэрийг ашиглахад форматс нэмэлтээр нээгдэнэ. Үүнд тухайн тексттэй ажиллах бичвэрийн хэлбэр, өнгө, хүрээний өнгө, бичвэрийг үсэг хоорондын зайг өөрчилж, эффект оруулж болно. Өмнөх хичээлдээр бид Word программын бэлэн загвар үүсгэн сурсан байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ Word програм руугаа шилжиж оръё. За багш нь бэлэн гоёмсог бичвэр ашиглан мэдээлэл боловсруулсан байгааг та бүхэн харж байна. За өнөөдрийн хичээлээр багш нь аймаг орон нутгийнхаа онцлогийг харуулсан мэдээлэл боловсруулах болно. За үүнд Урангаа аймгийн Уугуул ардын уран зохиолч Дэндвийн Пүрэв Доржийн бид бүхний мэддэг өвөр хангаа магтаалыг гоёмсог бичвэрт оруулан бүгдээрээ мэдээлэл боловсруулъя. Үүний тулд эхлээд инсерц рүү шилжинэ. Мөн Word арт буюу гоёмсог бичвэрийн командыг сонгоно. Үүнд дараах команд сонголтууд гарч ирнэ. Эндээс өөрт таалагдсан загварыг сонгоё. За бичвэрийг оруулах цонх нэгтлээ. Бичвэрийг оруулахын тулд бүгдээрээ компьютерийн гарын драйверыг монгол хэлээр сонгосон байх ёстой. За бичвэрээ нэг мөрөнд оруулан хэлбэржүүлж болно. Үүний тулд Fonts руу шилжин бичвэрийн хэмжээг жижиг болгож болно. За ингээд бүгдээрээ
За эдгээр мөрүүдийг багш нь тэмдэглэлээ. Одоо бүгдээрээ эдгээр бичвэрүүдийн хоорондын цаг тохируулахын тулд мөр хоорондын цаг тохируулахын тулд хүндэсний параграф бүлгийн энэ хэсэг рүү шилжье. За мөр хоорондын цагаа бүгдээрээ 1.5 гэж сонгож. За эдгээрүүд харагдаж байна тийм ээ. За уур ангаа магтаал гэдэг хэсгээ идэвхжүүлээд форматсын мөр нэмэлтээр нэгдсэн байна. Эндээс тухайн бичвэрийн өнгийг өөрчилж болно. За энэ бичвэрийн өнгийг өөрчлөөд энэ бичвэрийн хүрээг мөн хүрээлж болно. За энэ хүрээх хүрээний өргөнүүд харагдаж байна. Та бүхэн харж байгаа. Одоо бичвэрийн эффектүүдийг сонгоё. Сүүдэртэй байх уу? За сүүдэртэй мөн сүүдрийн хүрээний өнгө харагдаж байна. За эдгээр сонголтуудаа сонгож болдог байх нь мөн хүрээний хэлбэрүүд энд байна. Бичвэрийн хэлбэрүүд өөр таалагдсан бичвэрийг сонгож болдог байх нь. За дараагийн 2 мөрийг идэвхжүүлээ. Мөн ялгаагүй. Бичвэрийн өнгийг сонгож олно. За эндээс тухайн бичвэрийн үсгийн хүрээний сүлдэрлэлтийг бас сонгож олдог байна. За дараагийн мөрийг бичвэрийн өнгийг сольж өгнө мөн тухайн бичвэрийн хүрээний өнгийг сонголоо өгшин. За энэ бичвэрийн хүрээг би цэгэр өнгийг сонголоо. За тухайн бичвэрээ би гомсог бичвэрийнхаа идэвхтэй байгаа энэ төрсний дүүргэж өнгөөр бас бодож болдог байна. За багш нь ахаад мөнхөр хоорондын цаг та бүхэн энийг тохируулж болно тий. Түрүү тайлбарлаж өгсөн. За дараагийн 2 мөрийг мөн бичвэрийн хэлбэрийг форматс руугаа шилжин өөрчилж өгье бүгдээрээ. Хаалангийг. За текстийн хүрээг авч өглөө мөн текстийн хэлбэржүүлэлтийг бас сонгож өгч болдог байна. За ингээд бид нэр бичвэрээ хэлбэржүүлэн, өнгөнд оруулан, сүүдэрлүүлэн, толин олтыг хийлээ. Бидний өнөөдрийн хичээлийн бичвэр маань иймэрхүү байдалтай харагдаж байна. Одоо бүгдээрээ хүрээтэй бичвэр хэрхэн оруулах вэ гэдгийг харъя. За багш нь энд бэлэн хүрээтэй бичвэр оруулаад түүнийг загварт оруулсан байгааг та бүхэн харж байна тийм ээ. За болгоно өөр газар давшихоор тухайн гомсог бичвэрийг сонгосон идэвхтэй байгаа хүрээний хэсгүүд маань алга болсон байгааг та бүхэн харж байгаа. За багш нь хүрээтэй бичвэрийг оруулан бичвэр оруулаад түүнийг хэлбэржүүлэн мөн хүрээтэй бичвэр дотроо
зураг оруулсан байгаа та бүхэн харж байна. За. Эдгээр хүрээтэй бичвэрийг хэрхэн оруулах вэ гэхээр бүгдээрээ insert руу шилжин text box командыг сонгоно. Text box командыг сонгоод бүлтийн буюу дараах сонголтууд гарч ирнэ. За эдгээрээс бирлэн хүрээтэй бичвэрийг авч болно. Мөн drip box буюу хүрээтэй бичвэрээ өөрөө зурж олно. За багш нь drip box текстийг авлаа. Drip text box-ыг аваад энд зурлаа. За идэвхтэй болоод ороод ирлээ. Тухайн хүрээтэй бичвэрийнхаа хүрийг багасгаж болно, томруулж болно. Идэвхтэй байгаа хэсгээсээ. За гоёмсог бичвэр аван бичиж болно. Эсвэл гараас оруулж болно. За багш нь тухайн хичээлийн мэдээлэл боловсруулсан хэсэгтээ ижилхэн говь гэдэг үгийг бичлээ. Тухайн бичвэрээ идэвхжүүлээ формат руугаа шилжин. Эндээсээ би ямар хэлбэрийг сонгох вэ гэдгийг сонгож байна. За бичвэрийнхаа хэмжээг томруулж болно. За тухайн бичвэрийн хүрээтэй бичвэрийн хүрээг идэвхжүүлээд энэ хүрээний хэмжээ маань энэ сайз гэдэг бүлэгт байгааг та бүхэн харж байна. За өргөний хэмжээг нь багасгаж өгье. А 4 см. Өндрийн хэмжээ нь 237 гэж харагдаж байна тийм ээ. За тэгэхээр бичвэрийн хэмжээгээ бүгдээрээ том болгохын тулд хэмжээгээ хэсэхийн тулд хөөмц рүү шилжин тухайн бичвэрийн хэмжээг том болгож олоод мөн бичвэрээ тухайн хүрээний дотроо голлуулж болно. Мөн форматсан дотор текст бүлэг дотор тухайн текстийг 90 градусаар эргүүлж болдог байна. За мууинд текстээ мэдлэгээд хүрээний дотроо голлуулж болдог байна. За одоо энэ бичвэрээ бүгдээрээ говь гэсэн учраас шарангийг сонгоё. За бичвэрийн хүрээгээ сонгож өглөө. За бичвэрээ хэлбэрийг дэнд багшин сонгож өгч байгаа та бүхэн харж байгаа. За энэ бичвэрийг сонголоо багш. Мөн энэ хүрээтэй бичвэрийнхаа хүрээг мөн ялгаагүй өнгөтэй төрсийн будаж болно. Мөн хүрээг нь мөн адил ялгаагүй өргөн болгож болно. За 1 point хэмжээг авлаа багш нь. Хүрээнийхээ өнгийг бас өөрчилж болдог байна. За багш нь ялгахын тулд улаан өнгийг авлаа. Мөн хүрээ минь ялгарч харагдахгүй байгаа учраас хүрээнийхээ өргөнийг дахин нэмлээ. За insert руу шилжин Word Art командыг сонгон энд бэлдсэн хүрээтэй бичвэрээ би text box галерей дотор хадгалахын тулд Save Selection to Text box-ыг сонгож болно. За тэгэхээр би говь гэдэг нэртэй хүрээтэй бичвэр оруулах нь. За ингээд буйлтын дотор хадгалагдах нь. За бүгдээрээ text box дотроо хулганы өөр газар тавьшин text box дотроо шилжиж бидний бэлдсэн хүрээтэй бичвэр маань нэмэлтээр энэ general гэдээ орж ирсэн байна. Одоо бүгдээрээ хүрээтэй бичвэр дотроо зураг оруулъя. Мөн ялгаагүй
text box командаа сонгон багш нь эхний simple text box командыг сонголоо. За энийг хулганы загчаараа идэвхтэй байхад нь ширэн за хэмжээг нь багасгаж болно тийм ээ. 5 см. Өргөнө өндрийн 4 см болгочих. За багш нь энд говь гэж оруулсан байгаа учраас за энэ хүрээтэй текст ингээд дэш доош нь зөөхөд идэвхжүүлээд бид нар зөөж болно тий. За brav text буюу эндээсээ би in front text-ийг сонгон хүрээтэй бичээрэй. Энэ чөлөөтэй зөөж байгааг та бүхэн харж байгаа. За эдгээрийг идэвхжүүлээд хүрээтэй бичвэр дотроо зураг оруулахын тулд муу ялгаагүй insert-ийн мөрлөө шилжин pictures. Багш нь хаана зураг байгаа вэ? Тэр замыг зааж байна. Одоо бүгдээрээ desktop буюу дэлгэцэн дээр багш нь зураг гэд бэлэн хавцсан. Зургаа бэлдсэн байна. Энэ дотроос говийн зургийг сонгоё. Зургаа сонгоод insert. Зураг маань ороод ирлээ. За одоо энэ зургийг бүгдээрээ хэлбэржүүлэхийн тулд форматсан дотор picture stylus гэдэг бүлгээс зургаа хүрээтэй болгоё. За зургийн хүрээ ороод ирсэн байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ зургийнхаа хүрээний өргөнийг арай нарийсгаж өгье. За зургийнхаа хүрээнд бүгдээрээ өнгө оруулж өгье. Муу ялгаагүй хүрээний өргөнөө нэмж өгье. Шар өнгийг сонгосон тийм. За тухайн бичвэрийг би говь гэдэг үүнийхээ доор аваачаад тухайн бичвэрийн хэмжээг бага зэргийг нэмж өглөө өгшин. За хүрээтэй бичвэрийнхээ үндсэн энэ хүрээг мөн ялгаагүй өнгөнд оруулж болно. Түүний тулд форматс руу шилжин shape fill дүрсийг дүүргэж бодох. За багш нь эндээсээ ялгаж өгөхийн тулд улаан өнгийг сонгож болж байна. Шар өнгийг сонгож болж байна. Ногоон. За ногоон өнгийг. Хүрээтэй бичмэрийн минь үндсэн дүрсийг shape stylus бүлгээс сонгож байгааг та бүхэн сайн анхаарч аваарай. Мөн хүрээтэй бичвэр дотроо зураг оруулсан тэр зургаа бүгдээрээ форматс руу шилжин picture stylus энэ бүлэг дотроос хэлбэржүүлж байгааг та бүхэн харж байгаа байхаа. За ингээд өнөөдрийн хичээл дээр бидний бэлдсэн гоёмсог бичвэрийг мэдээлэл боловсруулсан байна харагдаж байна. Мөн text box буюу хүрээтэй бичвэр дотор бид нар бичвэрээ оруулан хэлбэржүүл сурлаа. Мөн хүрээтэй бичвэр дотор зураг оруулан хэлбэржүүл сурсан. Хүрээтэй бичвэрийнхаа хэлбэр, эффект, толин ойлт маань мөн ялгаагүй форматсан дотор Word Art Stylus дотор бүлэг дотор байгаа та бүхэн анзаарсан байхаа. За өнөөдрийн хичээлээ дүгнэн та бүхэн эдгээр ажлын хуудсыг ажиллаарай. Ажлын хуудсыг ажиллан өөрсдийн дэвтэр дээрээ тэмдэглэн сургуулийнхаа мэдээллийн технологийн багштай илгээгээрэй. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавраа дэвтэртэй мөн ялгаагүй тэмдэглэн аваарай. Анхааралтай хандуулсан та бүхэндээ баярлалаа. Гэрийн даалгавраа маш сайн хийж багштай дүгнүүлэн илгээгээрэй хүүхдүүдээ.